За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө чимээгөө цаг эхлүүлье. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв залбирлын хүч гэсэн сэдэв байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа залбираад өнөөдрийнхөө чимээгөө цаг эхлүүлье. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдрийн чимээгөө цагаар дамжуулан та бидэнтэй яриач гэж залбирч байна. Тэгээд таны үг биднийг босгон байгуулж хүчрхэгжүүлээрэй гэж залбирч байна. Амен. Бид сорилт донд байхдаа залбирах шаардлагагүй мэт санагддаг. Бурхан миний залбиралд бодож байгаа шиг минь хариу өгөхгүй бол яана гэж асууж болох юм. Хэрв та намайг асуудлаас минь аврахгүй бол яах вэ? Хамгийн хүнд үед залбиралч тус болохгүй мэт санагдаж биднийг Бурхан сонсож байгаа гэдэгт эргэлзэж эхэлдэг юм аа. Гэвч 1-р Иохан 5:14-15 дээр бид залбирахдаа гуйлтаа авна гэдэгт итгэлтэй байх ёстой гэдэг. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан Бурхан биднийг сонсдог. Хэрэг бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохыг мэдэх болно. Энэ зүйлийн хамгийн хэцүү хэсэг нь Бурханы хүслийн дагуу гуйхдаа итгэлтэйгээр гуйх. Бид тэр болгон Бурханы хүслийг мэддэггүй бөгөөд бид заримдаа өөрсдийн минь хүсснээр болохыг л хүсдэг. Гэвч үүнийг залбирал гэж хэлэхгүй л дээ. Залбирал биднийг Бурхантай холбодог бөгөөд тэрхүү холбоосоор дамжуулан амар амгаланг олоход бидэнд тусалдаг юм. Залбирал нь зовлон болон бэрхшээлүүдээ Бурханд даатгах. За үүнийг одоо танд өргөе. Таад үүнийг надаас илүү сайн зохицуулж чадна гэж хэлэх боломж бидэнд олгодог юм аа. Бид бүгд зовлон бэрхшээлээсээ ангижрах нь Бурханы хүсэл гэж найдаж байгаа ч энэ нь үргэлж тийм байдаггүй. Гэвч биднийг эдгэх эсвэл нөхцөл байдлаас минь аврах нь Бурханы төлөвлөгөөнд байхгүй байлаач гэсэн залбирал чухал хിവэрэл байх болно. Бурханд бид санаа зовнил болон хүслээ мэдүүлэх үед тэрээр бидний зүрх сэтгэл оюун ухааныг минь хамгаалдаг бөгөөд ухааршгүй амар амгалангаа өгдөг юм аа. Тиймээс өнөөдрийн санаа зовнил болон хүсэлтэд Бурханд даатхан залбираарай. Тэрээр танд хариулан амар амгалан болон найдвараа өгөх үед үүнд талархагтун. За Яаков 5:14-р эшлэл. Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд эзний нэрээр түүнийг тосоор тосолж түүний төлөө залбиргаа. Филиппой 4:6-аас 7-р эшлэл. Юундаж санаа бүүзв харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдвэл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар амгалан та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаалнаа. 1-р Иохан 5:14-р эшлэл. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдох нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм аа. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэдэх болно гэсэн байна. Амен. Тэгэхэд өнөөдрийн чимээгөө цагийн үг та бүхнийг босгон байгуулах болтугай. Тэгээд Бурхан та бүхнийг ивэг